Дажинтай өвгөн. Дажинтай өвгөн дажин усан өхөртэй дайхи ухаа бухтай эмгэн. Нэг өдөр дажинтай өвгөн дажин улаан өхрөө услаад зогсож байж гин. Тэгсэн чинь атгаалчин хар мангас хурж ирээд "За дажинтай өвгөн чи дажин улаан өхөртэй хайртай юу? Далин ухаа буханда хайртай юу? Далан давхар харвинда хайртай юу?" гэж асуужээ. Дажинтай өвгөн "Би далан улаан өхөртэй ч хайртай. Далин ухаа бухандаа ч хайртай. Далан давхар харвингийг минь идтэй. Гагцхүү далан давхар харвингийг минь тонти гойн тонгоровноос өөр юу ч даадаггүй юм шүү дээ" гэж. Өнөөх мангас тонтид очоод тонти гой тонгоргоо өгөөч гэж хэлв. Тонти "Миний тонгоргийг бинти гойн билүүгээр билүүдхээс нааш юу ч даадаггүй юм шүү дээ" гэж хэлжээ. Мангас "Бинти гой билүүгээ өгөөч" гэж гуйв. Бинти "Миний билүүг ханти гойн хасаг тэрэгнээс өөр юу ч даадаггүй юм шүү дээ" гэжээ. Мангас ханти гой хасаг тэргээ өгөөч гэж хэлв. Ханти "Миний хасаг тэргийг танти гойн том цагаан азарганаас ондооч ирж чадах юм уугүй" гэж хэлв. Мангас танти гой том цагаан азаргаа өгөөч гэж хэлв. Танти "Миний том цагаан азаргыг унти гойн урт цагаан урганаас өөр барьдаг юм үгүй" гэв. Мангас унти гой урт цагаан ургаа өгөөч гэж хэлв. Унти "Миний урт цагаан ураг гадаад далайн цаад захад бий" гэв. Мангас "Тэр уургыг яаж авдаг вэхэ" гэжээ. Унти "Миний уургыг авахдаа хүзүүндээ том чулуу зүүгээд далай гатлаж авт юм" гэжээ. Мангас тэр ёсоор авах гэж яваад далай дотор живж өгчээ. Эдлэр 5 ямны эцэст нь далантай өвгний ах дүү нар тул хамтаар дайснаа дарсан нь тэргэн.